Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлцөх бүгд найрамдах Казахстан улсад хийж байгаа төрийн ажлынхаа үеэр Астана хотыг хиймэл оюун ухааны төвд зочиллоо. Казахстаны хиймэл оюун ухааны салбарын анхны төрөлдсөн энэ төв шинжлэх ухаан боловсрол стартапын экосистем төрийн удирдлагын салбарт хиймэл оюун ухааны дэвшилтэд технологи нэвтрүүлж захим салбарт өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм а. Казахстан улс 2029 он гэхэд бүс нутгийн захим зангилаа төв болж хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн үйлчлэгээний экспортыг 5 тэрбум Америк долларт хүргэх зорилт дэвшүүлсэн байна. Энэ хүрээнд хүүхдүүдийг 12 наснаас нь бэлтгэдэг шатлсан сургалтын тогтолцоо нэвтрүүлж залууст хиймэл оюун ухааны чиглэлээр ажил олох хөрөнгө оруулагчтай холбох хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Мөн их хөгжил боловсруулах үүнийг хиймэл оюун ухааны дэмжлэгтэйгээр хот төлөвлөлт, эрүүл мэнд, халамжийн үйлчлэгийг оновчтой түргэн шуурхай өргөх аргачлал боловсруулж, төрийн үйлчлэгээний автоматжуулалтыг хөгжүүлж байгаамаа. Казахстан улс мэдлэг инновац хиймэл оюун ухаанд суурилсан хөгжлийг эрчимтэй дэмжиж 2026 оныг захимжилт хиймэл оюун ухааны жил болгон зарлажээ.